За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө амралтын өдрийн хичээлийг эхлэе. Миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life Coach and Business Coach гэдэг тийм чиглэлээр сурч ажиллаж байгаа тийм нэгэн байгаа. Ингээд түрүүний хичээлүүд дээр би та нарт өөртөө итгэл гэж юу болох, өөртөө итгэлгүй зан гэж юу болох, өөртөө итгэлгүй зан ямар тийм бодлын алдаануудаас үсээд гараад байгаа талаар би заасан. Тэгээд өнөөдөр би та нартай өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдгийг ярьж өгье гэж бодлоо. Яг тэгэхээр зэрэг амьдрал дээр хараад байхад өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө хайрлах хайр, энэ бүх ойлголтуудыг хүмүүс хооронд нь маш хольж боддог юм а. Тийм учраас өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг бол энэ бүгдийг оруулсан тийм цогц ойлголт юм гэдгийг та нартай харуулахын үүднээс би Натали Бранден гэдэг хүний тийм өөрийгөө үнэлэх үнэлэмжийн тийм тулгуур ойлголтын тухай та нартай ярьж өгөх шийдлээ. Энэ Натали Бранден гэдэг бол өөрийгөө үнэлэх үнэлэмж буюу өөртөө итгэх итгэл гэдгээр хамгийн их тийм ном зохиолыг бичсэн, тэгээд дээр нэмээд судалсан, ер нь дэлхийд 1 номер гэж болохоор тийм хүн байгаа. Тэгээд тэр хүн хэлэхдээ болох дээр зэрэг энэ өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг маань 6 тулгуур ойлголтын дээр ингэж үндэслэгдэмаа гэж тайлбарладаг. Би болохоор өнөөдөр та нарт арай хэлбэрчилсэн загвар буюу 3 тулгуур ойлголтын дээр суурилж байгаа тэр ойлголтыг та нарт тайлбарлахаар шийдлээ. Инхээрээс зэрэг өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг маань өөрийгөө хайрлах хайр, өөртөө итгэх итгэл, өөрийгөө мэдрэх мэдрэмж гэсэн энэ 3 суурь ойлголтууд дээр тулгуурлаад байх нь шүү дээ. Тэгвэл өөрийгөө үнэлэх үнэлэмжийг эрүүл харьцаатай өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг ойлголтыг гаргаж авахын тулд энэ 3 ойлголт маань яг тэнцүү хэмжээгээр өсөж хөгжиж байх хэрэгтэй байх нь. Хэрвээ би өнөөдөр өөртөө маш итгэлтэй, дээр нэмээд би өөрийгөө хайрладаггүй нарцисс нэгэн байх юм бол миний өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг маань ингээд л талигаад явчихна. Энэ бол эрүүл мэдрэмж биш, эрүүл өөрийгөө үнэлэх үнэлэмж биш. Өөрийгөө үнэлэх чадвар маш муу. Тэгээд эрүүл бус тийм харьцааг үүсгэж эхэлж байгаа. Тийм учраас өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг ямыг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа хүн бүхэн энэ 3 юмаа зэрэг хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа. За өөрийгөө үнэлэх үнэлэмж гэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө хайрлах хайр, өөртөө итгэх итгэл, өөрийгөө мэдрэх мэдрэмж гэхээр өөрийгөө өөрөө гэсэн нэг тийм өөрөө гэдэг үг ороод байгаа зү. Өөрөө гэдэг үг маань ямар үүсэлтэй юм бэ гэхээр зэрэг хүн хүүхэд анх төрөхтэй болох тэр зэрэг ерөөсөө тийм өөрөө гэсэн тийм мэдрэмжгүй төрдөг. Хүүхэд хилд ороод 2 нас хүрээд ингээд дөнгөж хилд ороод ирэхдээ бүх юм дээр би гэл ингээд би л бүгдийг хийчихэл да, би чадна штэ, би мэднэ гэд ингээд өөрийгөө илэрхийлэх чадвар дандаа би өөрөө гэж гарч ирдэг. Энэ бол тухайн хүүхдийн тэр өдрийн ээж аавын хийж байгаа тухайн дадал зуршил, тэгээд тухайн хүүхдийн амьдарч өсөж буй орчин өөр түнд нөлөөлж болох юм юу байх вэ? Бүх тийм юмны үндсэн дээрээс маш их ялгууртайгаар өөрөө гэдэг тийм сэтгэл нь мэдрэмж нь ялгууртайгаар хөгждөг гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл хин нэгэн хүүхэд эцэг их нь багаас нь анхаарад тэгээд өглөө босох болгонд нь маш гоё зөв дадал зуршилтайгаар өглөө босоод шүдээ угаадаг, цайгаа уудаг. Энэ бүхэн өөрт чинь маш хэрэгтэй гэдэг тэр мэдрэмжийг өгөө тэр хүүхдийг өсгөх юм бол тэр хүүхдийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах хайр, өөрийгөө мэдрэх мэдрэмж нь ингээд анхнаасаа маш гоё ингээд зөв давхаргаар тавигдаад өгнө шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд энэ дээр бас их анхаарах хэрэгтэй байна. Хэрвээ тэр хүүхэд өөрийгөө хайрлах, өөрөө гэдэг тийм юм нь дутуу хөгжсөн байх юм бол ирээдүйд өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг нь маш тийм доор тийм хүүхэд болж байгаа. Тэгтээр зэрэг өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдгийг ингээд хөгжүүлж чадсанаар тэрийг ингэж өндөр түвшинд эрүүл байдлаар илэрхийлж чадсанаар тухайн хүний амьдрал аз жаргалтай амжилт тэр бүхний ингээд түлхүүрээ гартаа авах тэр боломж нэгдэж байгаамаа. Яагаад гэвэл зэрэг энэ өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг маань бүх юмд шууд хамааралтай байдаг. Амьдралын өнөөгийн чамд тохиолдож байгаа бүх юмд шууд хамааралтай. Чи ажил дээр амжилт гаргаж байна уу? Сургуультай чи амжилттай суралцаж чадаж байна уу? Гэр бүлдээ хайртай хүнээ чи зөв сонгож авч чадаж байна уу? Хайртай хүнээ сонгож авсны дараа тэр хүнтэйгээ зөв харилцаж байна уу? Та хоёрын дундаас гарсан үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаж байна уу? Хүүхдүүддээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг зөвөр бүрдүүлж өгч чадаж байна уу? Тэгэхээр дээр нэмээд ямарваа нэгэн донтолт, архиталт, тоглоомын донтолт тэр бүх юм дээрс чи өөрийгөө
яаж тэр хойш нь татаж авч байна. Тэр бүхэнд автахгүй байх чадвар энэ бүхэн бүх юм бол өөрийнхөө үнэлэх үнэлэмжтэй шууд холбоотой юм аа. За тэгвэл өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг дээр одоо цөмөр өөрийгөө хайрлах хайр гэдгийн талаар ярив. Өөрийгөө хайрлах хайр гэдэг дээр би та нар зүгээр л гэр бүлийн амьдрал дээр нэг жишээ өгье л доо. Би хэрвээ өөрийгөө хайрлах чаддаггүй нэгэн байх юм бол би өөрийгөө хайрлах чадахгүй учраас өөрийгөө хайрлаж байгаа хүнээс ч гэсэн тэр өөрийгөө хайрлах чадвартай хайрыг би шаардаж нэхэж авч чадахгүй. Зөвхөн чи өөрийгөө хайрлаж чадсан байж ч тэр хин нэгэнтэй харилцах харилцаанд өөрийгөө хайрлах хайрыг шаардаж чадах нь шүү дээ. Тэгээд за магадгүй би өөрийгөө хайрладаггүй байтал надад азар машиныг сайн нөхөр таарлаа гэж бодъё. Тэгтэл тэр хүн маань ингээд намайг хайрлаад надад ингээд итгэл өгөөд ингээд чи минь сайхан шүү, дур булаам шүү гэсэн сэтгэл төрүүлэхэд оролдож байгаа тэр оролдлого болгон би өөрийгөө хайрлах чадваргүй, өөрөө өөрийгөө мэдэрч чадахгүй болох тэр зэрэг надад бодит биш санагдаж эхэлнэ. Тэгээд тухайн хүний намайг хайрлсан тэр хайр бол ямар ч үр дүнгүй болоод эцэстээ магадгүй хэдэн жил, хэдэн сарын дараа одоо нөгөө нүхтэй шангаар ингээд ус хутгах адил одоо надад өгч байгаа тэр хайр урсан гарсаар байгаад нэг л өдөр бит хоёрын хайр биш болж байгаа. Инхээр би өөрийгөө хайрлах чадаагүй хүн өрөөлөөс хайр нэхэж чадахгүй, өрөөлөөс хайр нэхэх битгий өрөөлийн хайрыг ч хүлээж авч чадахгүй гэдэг. Тийм учраас бидний хэлдэг одоо өөрийгөө хайрладаг хүн л өрөөлийг хайрлах чадна гэж хэлдэг тэр үг маань энэндээс холбоотой юм аа. Тийм учраас өөрийгөө хайрлах хайр гэдэг дээр маш их ажиллаарай гэж та нартай зөвлөх байна. За дараагийн юм өөртөө итгэх итгэл. Энэ талаар би түрүүний болон тэрний түрүүний 7 хоногт 2 удаа хичээл заажсан болохоор би та нарт энийг дахиж нэмж тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. Асуудал байвал энэ дээр надаас асууж болно. Тэгээд өөртөө итгэх итгэл гэдэг маань ярьсан сэдв гэж үзье. За тэгээд өөрийгөө мэдрэх мэдрэмж гэдэг дээр би та нарт зүгээр л нэг тийм жижигхэн бас нэг одоо үлгэр домог шиг юм ярьж өгье гэж бодож байна. Энэ болохоор Израилийн тийм нэг хөөрхөн одоо домог байдаг. Тэрний юу гэхээр зэрэг нэг маш том хаан одоо 4 их нэртэй байсан гэж байна. Тэгээд 4 хатантай байсан. Тэгээд 4 хатнаа маш их хайрладаг. Тэгээд тэр өөрөө бас их 4 их нэрээ эрхлүүлдэг, хангалттай хайрыг өгч чаддаг тийм хаан байж л дээ. За тэгээд 4 дахь их нэр нь болох дээрс тэр залуу их нэр тийм одоо миний хайрлах ёстой хүн гэсэндээ түнд бол бүх л сайн сайхан юм зориулдаг гэсэн. Өөрөөр хэлбэл хоолны дээдийг өгдөг байсан, хувцсны сайныг өмсгдөг байсан. Тэгээд дээр нэмээд хамгийн үнэтэй эд хэрэглэл юу байна? Тэр бүхнээр хайртай ихнэрээ хангаж өгдөг байсан. За тэгээд 3 дахь ихнэрээ болох дээр зэрэг өнөөгч нь одоо бас л маш их хайрладаг байсан. Тэгээд дагуулж яваад ингээд одоо найз нөхөд одоо өөрийнхөө харьяа улсуудаа явахдаа тэр 3 дахь ихнэрээ дандаа дагуулж явж гоо сайхнаар ингэж гайхуулдаг байсан ба. За тэгээд 2 дахь ихнэрээ болох дээр зэрэг 2 дахь ихнэр нь болохоор түнд ингээд маш их хайрыг өгдөг. Түүнийг ямар ч алдаа хийсэн байсан уучилдаг. Тэгээд дээр нэмээд бүх юмаа тэр 2 дахь ихнэртэйгээ зөвлөдөг. Тийм учраас 2 дахь ихнэртэй маш их хайрыг буцааж өгдөг. Тэднэрээ бас бахархдаг байсан байна л да. Нэг дэх ихнэр нь болох дээр зэрэг угаасаа л ингээд хамгийн анх хүүхд нөгөө сонгоод авчихсан хамгийн анхны ихнэр тэр утгаараа ингээд тухайн хааны оршин тогтнох хөрөнгө мөнгө олох дараагийн шийдвэр гарах тэр бүх юмд нэгдүгээр ихнэр дандаа л байж идэг. Тэгсэрний нэгдүгээр ихнэр бол хизээч тийм тэрнээс хайр хүсээд байдаггүй. Тийм ингээл байгаагаараа байж идэг. Тийм нэг сайхан тогтуухан ихнэр байж л дээ. Ингээд нөгөө хаан ч 4 ихнэртэйг аз жаргалтай амьдарч байсан чинь нөгөө хаан маш хүнд өвчин тусаад үхэх болж байгаа. Тэгээд үхлээ би одоо үхэх болжээ гэдгийг мэдэнгуудаа хамгийн одоо отхон ихнэр дээр очиод би чамайг насан туршдаа хамгийн ихээр хайрлсан. Миний үхэх цагт чи надтай хамт үхэх үү, надтай хамт явах уу гэж 4 дахь ихнэрээс асуусан ба. Гэсэн чи 4 дахь ихнэр нь ингээд маш сочиж балмагдсан. Тэгэн годоо ингээд үгүй би чамтай явахгүй гэд өөр үг хэлхийн аргагүй ингээд хариулт сонсохгүйгээр өнөг чи яваад гисэн. За тэр бол ингээд ноёныг маш ингээд хааныг бол маш хэцүү байдалд оруулсан. Тэгэхээр за окей 3 дахь ихнэрээс асууя гэв. 3 дахь ихнэр дээр очиод чи бит хоёр маш гоё ад жаргалтай амьдэрсэн. Одоо ингээд би өөхөх болсон юм байна. Тэгэхээр чи надтай явах уу гэж 3 дахь ихнэрээс асуув. Гэсэн чи 3 дахь ихнэр нь юу яриад байгаа юм бэ? Амьдрал ийм гоё ад жаргалтай, ийм сайхан байхад яахаараа би өөхөж байгаа чамайг дагаад явах хэрэгтэй юм бэ? Өстой уучлаарай. Би дахиад гэрлэнэ. Гэрлэхдээ ахаад ад жаргалтай гэрлэн. Намайг хайрлах дараагийн хаан байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас би чамтай явахгүй гэж хэлсэн.
За өнөө хаан ч ингээд бүр ингээд сэтгэлээр унаад хоёр дахь ихнэр дээр очиж байгаа. За хоёр дахь ихнэрээсээ очиод юу гэж асуусан гэхээр би өөхөх боллоо. Чи миний дандаа ингээ хажууд байдаг байсан. Намайг хайрладаг байсан. Би чамайг бас тэр хэмжээгээр чинь хайрлж итгэл өгдөг байсан. Тэгэхээр чи надтай явах уу? Би өөхөхээр боллоо гэсэн чи хоёр дахь ихнэр нь өстой уучлаарай. Би чамд бүх юм дээр тусалж чиний хажууд байж чаддаг байсан. Бүх хайрыг би чамд өгч чаддаг байсан. Харин энэ удаад би чамд тусалж чадахгүй. Хэрвээ чи өгөх юм бол би чиний одоо оршуулгыг маш сайхан хийж чадна. Би чамайг оршуулгаж ингээд авсанд нь чи хүртэл дагалдаж чадна. Тэрнээс илүү би чамд амлаж чадахгүй гэж хоёр дахь ихнэр нь хэлсэн ба. Тэгээд өнөө ноёнд нь ч ингээд маш их гониглаад ингээд бүр ингээд сэтгэлээр унаад маш хэцүү байдалд ордог дээр хажуунаас нь тийм дуу гарсан ба. Би чамтай явна. Чамайг би хаан ч явсан би чамайг дагаад явна. Яг гэвэл би чам тийм их хайртай гэдэг дуу гарсан ба. Тэгээ хартал тэр нэгдүгээр ихнэр нь зогсож байсан. Тэр анхны ихнэр нь ингээд үс нь гомдчихсан. Сэтгэлээр унаад ингээд нөхрийгээ мэдэрч гисэн ингээд маш хэцүү байдалд орсон. Би чамайг дагаад явна гэж зогсож байсан. Тэгэхээр хаан юу гэж хэлсэн бэхээр яагаад би энэ их жил олон жил би чамтай ханилж ижиж тэр хугацаанд би чамайг хайрлах чадаагүй юм бэ? Чи минь надад дандаа үнэнчээр ингэж миний хажууд байж исэн. Тэгтэл би чамайг хайрлаагүй шүү дээ. Яагаад надад тийм боломж авах би хайрлаагүй болоо гэд маш их харамссан гэж байгаа байхгүй юу? За энэ үлгэрээр би та нарт юу хэлэх гэсэн гэхээр бүх эрэгтэйчүүд яг энэ дөрөв ихнэрийг эзэмшдэг. Бүх октод эмэгтэйчүүд яг энэ дөрөв нөхрийг өөртөө агуулсан байдаг гэж үзэж байгаа. Дөрөв дэх ихнэр буюу одоо тэр хааны дөрөв дэх ихнэр бүх сайн сайхныг авдаг тэр ихнэр бол бидний бие махбод. Бид нар бие махбодод сайхан болгохын тулд хамгийн их гоёл чимэглэлийг өгдөг. Хамгийн сайхан хувцсаар хувцсалдаг, хамгийн их гоёлоор гоёдаг. Тэр бол бидний бие махбод учраас бид нар үхэх, биднийг дагаад явахгүй. Тэр бол үлдэнэ. За тэгээ гурав дахь эхнэр маань болох тэр зэрэг бидний нэр төр олсон хөрөнгө мөнгө юм байна. Бидний хураасан мөнгө. Энийгээ бид нар дагуулж яваад хин нэгэнд гайхуулдаг. Хардаа надад хамгийн гоё машин байна. Хардаа надад маш их мөнгө байна. Тэ? Иш тийш явахдаа хүмүүст харуулад гайхуулаад надад хамгийн гоё утас байна гэд явдаг. Тэгээд намайг өгөхээр тэр миний мөнгө төгрөг миний хүүхэд ихнэрт очино. Тийм учраас тэр миний гурав дахь ихнэр гэж байгаа хүн маань дараагийн хүндээ очино. Дараагийн хүндээ гэрлэн тэр учраас тэр намайг дагаа явахгүй. Тэр хөрөнгө мөнгө бол үлдэнэ. Тэр утгаараа энэ бол гурав дахь ихнэр. За хоёр дахь ихнэр гэдэг болох тэр зэрэг чамайг алдсан ч онсон ч дандаа чамтай байж чам зөвлөдөг. Чиний ах дүү, ээж аав, чиний ойр дотны чи найз нөхөд юм байгаамаа. Эднэр бол чиний төлөө бүх юмыг хийн, чамтай бүх юмыг зөвлөн. Тэгээд яг чамайг авсанд орох болохоор чи дагаад явах биш чамайг авс хүртэл чинь ингээд дагалдаж явах хүмүүс юм байна. Тийм учраас тэд бас л үннийг хэлсэн чамтай явж чадахгүй гэж. Нэг дэх ихнэр чи юу юм бэ гэхээр чиний оюун ухаан, сүнслэг орчин чиний мэдрэмж чи юм шүү. Тэр бол чамтай дандаа хамт байдаг. Тийм учраас энэ өөрийн мэдрэх мэдрэмж энтэйгээ хүн өдөр болгон ажиллаж явах хэрэгтэй. Дандаа ингэж маш сайхнаар түүнийгээ тордож байх хэрэгтэй юм байна. Тэгэхэд энэ юугаар би өөрийн мэдрэх мэдрэмж гэж юу болох талаар та нартай ингэж энэ домгоор та нартай тайлбарлалаа. За тэгээд одоо яг тодорхойлолтоор нь хэлэх юм бол өөрийгөө хайрлах хайр гэдэг маань чи өөртөө хэрхэн харилцдаг вэ? Өөртөө талархалтай ханддаг вэ гэдгийг чамаас шаарддаг байна. Өөртөө итгэх итгэл гэдэг бол чи өөрийнхөө ур чадвар, давуу тал, өөрийнхөө эрх үүргийг хэрхэн биелүүлж харилцдаг вэ? Үүнийгээ хэрхэн өөрийнхөө амжилтанд одоо ашиглаж чадах вэ гэдэг юм байна. Өөрийнхөө итгэх итгэл харуулдаг юм байна. За өөрийг мэдрэх мэдрэмж гэдэг бол тухайн хувь хүний хөгжил, сүнслэг ертөнц, хүсэл зорилго, тэрэндээ хүрэх тууштай тэмцэл тэр бүхнийг одоо гаргаж илрүүлж байдаг юм чинь энэ өөрийгөө мэдрэх мэдрэмж юм байна. За тэгээд яадаг вэ гэхээр энэ өөрийгөө үнэлэх үнэлэмж маань энэ гурав бүгээр оршин тогтнохгүй. Хүнд энэ гурван юм байхгүйгээр өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг юм ерөөсөө байхгүй болж байгаа. За тэгвэл яагаад энэ гурав маш чухал байдаг юм бэ гэхээр дараагийн бүх юмд уялдаа зохицол гэж байдаг. Яг тэрэн шиг энд энэ шалтгаан үр дагаврын харилцан уялдаа зохицол байдаг юм аа. Би өөрийгөө хайрлаад хин нэгнээс хайр хүндлэл дур булам чанарыг хин нэгнээс би ингээд нэхэж авч чадж байгаа бол би өөрийгөө хайрлаж байна гэсэн. Өөрийгөө хайрлаж байгаа хүн чи яах вэ гэхээр зэрэг энэ далд ухамсар гэдэг бол бүгд бидний автоматар гаргаж байгаа үйлдэлүүд байгаа шүү дээ. Яг энэ далд ухамсараараа бид нар өөртөө итгэх итгэлдээ бид нар тийм одоо маш их гоё итгэлийг өгч чадж байгаа. Энэ өөртөө итгэх итгэл маань гэхдээ зэрэг өөрийн бие авч явж чадвараар буюу ингээд хүмүүст өөрийгөө харуулж байгаа тэр чадвараараа тэгээд маш гоёор ингэж
одоо өөрийгөө мэдрэх мэдрэмжийг өндөр болгож харуулж чадж байгаа юм. Тэгээд өөрийгөө мэдрэх мэдрэмжтэй окей чиний хүсэж байгаа зорилго энэ тууштай тэмцэл зөв байна шүү гэдэг тэр одоо сигналыг өгч байгаа байхгүй юу. Тэгээд энэ өөрийгөө мэдрэх мэдрэмжээсээ бид нар юу буцааж авч байгаа вэ гэхээр зэрэг энэ бол бид нар өөрийгөө зөвөр мэдэрсэн байна, эргээр мэдэрсэн байна, сөргөөр мэдэрсэн байна гэдэг тэр мэдрэмжийг буцааж авсныхаа үндсэндээ бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж буюу нөгөө байшингийн дээвэр маань эрүүл босоо гэдэг тэр харьцаа маань үүсэж байгаа. Тэгтээс зэрэг бид нар энэ бүхнийг дандаа гоё эргээр ингээд явуулаад эргээр энэ гурван ямаа давхар хөгжүүлээд явах юм бол бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг маань маш гоё өндөр байна шүү дээ. За өөрийгөө үнэлэх үнэлэмжийн маш тийм одоо муу чадвартай хүмүүс гэж байдаг. Тэр юун дээр илэрдэг вэ гэхээр зэрэг жишээлбэл хин нэгэн домтож болно. Хүүхдүүд тоглоомын домтой байж болно. Аль эсвэл хин нэгэн архинд орж болно. За тэгээд амьдрал дээр одоо харахад бол ажлын талбар дээр маш том муухай шүүмжлэл маягаар илэрдэг. Тэр бол өөрийн үнэлэх үнэлэмж муутай хүн шүүмжлэлээр илэрдэг. Шүүмж гэдэг маань үний хэрэгтэй бол хоёр янз байдаг. Нэг нь юу вэ гэхээр зэрэг бүтээмжт шүүмжлэл, нөгөөх нь болох дээр зэрэг хор хөнөөлтэй одоо бүтээмж дарах буюу доромжилсан шүүмжлэл гэсэн хоёр янз байгаа юм. Хин нэгэн чамд доромжилсан шүүмжлэл хийгээд ирэх юм бол окей. Түүний хүлээж авах хэрэггүй. Тэр бол тэр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж муу байна, өөрийгөө итгэх итгэл муу байна гэдэг тэр тийм байдлыг чамд сигнал өгч байгаа. А хэрвээ хин нэгэн чамд маш гоё бүтээмжтэй шүүмжлэл хийлээд ирэх юм бол чи тэрийг окей, парампуу шиг мэд одоо ингэж уусгаж аваад өөрийнхөө оюун ухаандаа уусгаж аваад тэрний дагуу ингээд өөрийгөө өөрчлөх тийм чадвартай байх хэрэгтэй. Энэ бол өөрийгөө үнэлэх үнэлэмж сайн хүмүүсийн шинж. А тэгээд өөрийн үнэлэмж муу хүмүүс маш муухай шүүмжийг хүнд хэлдэг. Энэ бүр доромжлох талдаа энэгээрээ юу хэлж ийна гэхээр ажлын талбар дээр ахаа чи миний өрсөлдөгч байна шүү гэдэг тийм одоо сигналыг чамд өгч байгаа. Яагаад тэгэхээр өрсөлдөгч нь өөрөөс нь сайн, өөрийнх нь мэдэхгүй юмыг мэдээд өөрөөс нь илүү ингэж олныг татаад дур булам чадвар гэдэг буюу одоо өөрийгөө өөрт хүмүүсийг өөртөө татах чадвар гэж байна шүү дээ. Тэргээрээ бүхнийг татаад ирэхээр нөгөө хүн чинь нэгэнт мэдлэгээрээ би дээр нь гарч чадахгүй, нэгэнт энэ одоо энэ сайхан чанаруудаараа дээрээ гарч чадахгүй юм чинь энийг гутаах доромжлох үг хэлхэн дээр юм байна гэсэн үгнээс маш муухайгаар тэр хүнийг доромжилсан шүүмжлэл хэлж эхэлдэг. Ингээд ирэх юм бол тийм нэгэн хүнтэй харьцаад эсвэл чи өөрөө тийм байдалд хүрэх юм бол хамгийн гол нь өөрийнхөө үнэлэх үнэлэмж тэр дотроо энэ гуравтайгаа би ажиллах хэрэгтэй байна шүү. Яг хаана байна вэ гэдгээ бодож ажиллах хэрэгтэй. За гэр бүлийн байдал дээр болох тэр зэрэг хардталтаар илэрхийлдэг. Энэ болох тэр зэрэг эхнэр нөхрийн хооронд ямарваа нэгэн тийм маш муухай хардтал, тэр хардталт нь зүгээр нэг энгийн одоо хардталт биш бүр муухай маягаар илрээд эхлэх юм бол хардаж байгаа хүн өөртөө бодох хэрэгтэй. Окей, би өөрийгөө үнэлэх үнэлэмж надад муу байгаа юм байна. Би өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд би өөрийгөө хайрлах уу, аль эсвэл өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх үү, аль эсвэл би өөрийгөө мэдрэх мэдрэмжээ нэмэгдүүлэх үү, би өөртөө өөр дотроо орж ажиллах хэрэгтэй байна гэдгийг мэдрэх хэрэгтэй. Ингээд бодоод ирэх дээр зэрэг өөрийгөө үнэлэх үнэлэмж чиний амьдралын бүх талбарт нөлөөлж байдгийн шүү. Амжилтанд чинь нөлөөлнө, ажлын чинь ур чадварт нөлөөлнө, гэр бүлийн чинь харилцаанд нөлөөлнө, чиний ад жаргалтай амьдралд нөлөөлнө. Тэгэхээр өөртөө үнэлэх үнэлэмжээ хүн дээшлүүлж чадсанаар автоматар маш гоё ад жаргалтай амьдралын түлхүүрийг гартаа хатгах чадчих байгаа шүү. Ингээд өөртөө үнэлэх үнэлэмж гэдгээ зөвхөн яаж дээшлүүлэх талаар би та нарт ярьлаа. Дараагийн хичээлүүдээр би өөрийгөө хайрлах, өөрийгөө мэдрэх мэдрэмж гэх мэт тийм зүйлсүүдийг та нартай тайлбарлах болно. Хэрвээ ямар нэгэн асуулт байгаа та нар надаас асуух юм бол чатаар PM-ээр надтай холбогдоорой. За тэгээд та нарынхаа амралтын өдөрт амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.